Цагаан шүхэрт. Цагаан шүхэрт бол бурхны шашны нэгэн чухал эх бурхан бөгөөд бясалгал бүтээл нь үйлийн дандрын ёсонд хамаардаг юм. Бурхан багшийн оройн үснэрээс гарсан гэх тул түүнийг заримдаа Ушниша Ситата Патра үснэрийн цагаан шүхэрт хэмээн нэрийдэнэ. Цагаан шүхэртийг бүтээх олон янзын дүр байдагч. Мянган тэргүү мянган бутар, мянган өлмийтэй. Тэргүүн тусвар 3 мм. Мутар хийгээд өлмий тусвар 1 мм тус дүр хамгийн өргөн дэлгэр байдаг. Монголчууд цагаан шүхэртийг Юан гүрний үеэс эхлэн атаатан дайсныг даран сунууж, саад түйтгэрийг арилгах хүчин чадал ихтэй ядан бурхан хэмээн шүтэж иржээ. Монголын их хаадч түүнийг цэргийн өмгийг дарж, элдв гамшигыг намжаах чадалтай хэмээн эрхэмлэн шүтдэг байсан гэдэг. Цагаан шүхэртийн мянган тэргүүн мянган мутар, мянган өлмийтэй дүрийн ерөнхий дүрслэл нь гол тэргүүн болон түүнээс дээших 199 тэргүүн нь цагаан. Тэдгээрийн баруун талын босоо игнэний тэргүүнүүд шар, зүүн талын босоо игнэний тэргүүнүүд ногоон. Тэд бүхний хоёр хажуугийн босоо игнэний тэргүүнүүд улаан өнгөтэй бөгөөд оройн хэсгийн 200 тэргүүн хөхөнгөтэй. Тэргүүн бүр 3 мм өнгө өнгөөрөө нягуурын дүр төрх ялгаатай. Мутар өлмий бие хийгээд биеийн үе гишүүн бүрд мэлмитэй тул хэдэн сая мэлмитэй. Гэтэл энэ хүшүүтэн зурагт цагаан шүхэртийн лагшин мянган тэргүүн мянган мутар тэргүүтнийг бүгдийг ялгаагүй алтан өнгөөр мутар өлмий бие болоод үе гишүүнд ямар ч мэлмигүйгээр бүтээжээ. Төв гол тэргүүний оролцуулаад сүүр хөндлөн эгнээнд нийт 11 тэргүүн бүгд ялимгүй догшин дүртэй бөгөөд л тэдгээрээс дээш хүлдсэн бүх тэргүүн нь мишэх дүртэй ажээ. Авралын тэмдэг үзүүлэх хангадугаар хос мотрын баруун нар номын хүрдэн зүүнээр зүүн бөрнөөс дээш үзэмжтэй ясарлах цагаан шүхрийн ишиг зүрхэн тус барьжээ. Тэрбээр эрдэнийн шигтгээтэй улаан торгон унжлагтай алтан титэм тэргүүтэн элдв алт эрдэнийн чимгээр гойж, ногоон торгон оролт улаан торгон орхимж, хөх захтай шар торгон хормөгчийг урт улаан торгон банзал дээр давхарлан асаажээ. Дараах 99 хос мотрын баруун нар номын хүрдэн зүүнээр сум барьж, баруун талын үлдсэн 400 мотортой очир, эрдэн, бадам цэцгийн иш ба элдв очрыг 100-100-аар нь барьж, энэчлэн зүүн талын үлдсэн 400 мотортой ном, илд, салан ба очир цүхийг 100-100-аар нь барьжээ. Урагшиж ийсэн баруун 500 өлмийгөөр элдв ертөнцийн тэнгэр хийгээд амьтдыг ялимгүй нугулсан зүүн 500 өлмийгөөр ертөнцийн хамаг аюулт хуун мангас хийгээд амьтан тэргүүтнийг тус гიშгэлэн. Тэдгээр ертөнцийн аюулт хуун элдв амьт зэргийг харахад бүгд Монгол ахуй амьдрал ба байгаль орчинтой нэгтэй холбоотой байгаа нь ихээхэн сонирхолтой. Үүгээр энэ бүтээл нь төвд зэрэг бусад улс үндэстнүүдийн уралсан цагаан шүхэртийн шүтэн зургуудаас ихээхэн ялгагдах юм. Цагаан шүхэртвэр элдв өнгөт бадам цэцгийн дэлбэт мандал дээр бэлэг үүнээ бадарсан гал дөлөөр хүрээлүүлэн гэнхэлзэн. Энэ бүтээл ажиглагддаг бас нэгэн их онцлог зүйл бол гол шүтэний бадам суурийн зүүн урд ирмэгт бадарсан багахан галын урд уул ус бүхий газрын тогтоц тэр дундаас алтан загас цухилган зурсан явдал юм. Цагаан шүхэртийн орой дээр богд зонхо бэр очир завиллаар ажирх уя түүний тааллын 2 шавны бүтээлийн баруун хийгээд зүүн дээд болонд олбог түшлэг дээр номын ёсоор тус заларцгаана. Тэд бүгд ном туграм өмсгөл ёслолын шармалгаасан элдв өнгөт үлсийн төвд ажирцгаах ажээ. Бүтээлийн доод хэсэгт догшин дүртэй гүн хөхөл агшин нэгэн тэргүүн 2 мотортой 3 махгал ахан дүүс бэр. Баруун мотраар богтор хутга далайж цус бэлгсэн гавл аяг зүрхэн тус барьсан. Зүүн мотор хийгээд цээжний завсарт эрдэнийн оройтой улаан зандан барай хавжуулж алт эрдэнийн титэм тэргүүтэн чимэг зүүсгэлээр үзэмжтэй жигдлэн элдв өнгийн боловч улаан өнгө гололсон торгон өмсгөл асан Монгол гутал жийж үхтэл хүрийн дээр бэлэг бэлгүүний галт хүрээ дунд зогсоцгоно.
Бүтээлийн дэвсгэр хэсэгтээ зүлэг ногоон газар, модот өндөр уулс, шувууд хөөсөн нуур ус, нар сараар чимэгдсэн хөөхөд тэнгэр зэргийг дүрсэлсэн байна. Цагаан шүхэрт бурхны хоёр хажуугаар таглын зүйлсийг залжээ. Үүнд хүслийг бүтээгч Эрдэнэ хаан бугуйвч зааны хос соёо ялгуусны дууаз хөхө болон улаан эрднийг баруун талд нь харин том мөнгөн юмбу хатан суйг монголчуудын таван нүдэн бэлэгдэл хөхө болон улаан эрдэнэ улаан шүрэн нахаа зэргийг зүүн талд нь тус тус урлан бүтээжээ.